За энэ 5 дугаар онцлог нь юу штэ одоо e-com гэдэг хүмүүст маш гоё том онцлог заяа. Тэр нь юу гэхээр одоо өөрсдийнхөө барааныхаа зургийг заавал гэж амар үнэтэй камер аваад авах шаардлагагүй, зураг дагдаг хүн аваад авах шаардлагагүй, студ түрээслээд авах шаардлагагүйгээр зүгээр та өөрийнхөө барааныхаа зургийг өгөөд промпт өгөөд бүр мэргэжлийн түвшний бол зураг гаргаж авч болно. Жишээ нь энэ залуугийн хувьд гэх юм бол тий одоо таны оруулж байгаа зураг чинь ерөөсөө тийм амар гоё зураг байгаад байх шаардлагагүй. Зүгээр ингэ барьж байгаач болохоо барааныхаа зургийг авчиж болно. Тэр үндсэн зураг нь бол энэ байна. Одоо манай энэ залуугийн маань. Тэгээд ийм промпт оруулж өгөхөд одоо ийм бол зураг гаргаж өгч байна. Тэгэхээр энэ ч одоо үсээ сүүлийн үед ялангуяа им генерал e-com-од угаасаа нэг амар явахгүй байгаа шүү дээ. Хүн болгон генерал e-com гэж байгаа. Хүн болго итаас бараа авчиж зарж байгаа тийм үү. Тэгэхээр одоо илүү брендед тал руугаа угаасаа e-com-од явж байгаа. Тийм учраас тухайн барааныхаа зураг энэ тэрийг бол маш брендлэг, маш гоё цэвэрхэн бол авах шаардлагатай. Одоо өмнө нь генерал e-com-од бол зүгээр ингээл зураг аваад тавьчихдаг байхгүй юу? Одоо энэ ажиллахаа байсан гэсэн үг. Одоо яг эсрэгээрээ ийм брендлэг, илүү гоё загварлаг одоо мэдрэмж хаардсан зураг хэрэгтэй байхгүй юу? Ингийн тулд бид нэр одоо яадаг байсан бэ? Одоо хуучин тийм динозаврын үед яадаг байсан бэ гэх юм бол бид зөв түрээсэлж агаад тэг одоо барааныхаа зургийг авдаг байсан. Зураг авахын тулд гоё камертай, гоё зураг авдаг хүн бидэрт хэрэгтэй байсан. Харин AI хөгжихийн хэрээр одоо Manus team амар өндөр зардал гараад авах хэрэггүй. Зүгээр барааныхаа зургийг авлаа, промпт өглөө ийм зураг. Тэгэхээр бид одоо ингээд зардлын хувьд ч бодъё, цаг хугацааны хувьд ч бодъё. Тэгж хүн түрээслээд, оффи түрээслээд камер авлаа гэж бодоход хэдэн сая төгрөгийн зарлах вэ? Хэдэн цаг тэгж зураг авах вэ? Бодоод үзэхгүй. Тэнгүүд Nano Banana Pro хөлбөрийг нь ашиглая гэж бодох юм бол та нарын одоо Gemini дээр чинь байгаа бол энэ ч баг үнэгүй. Цааны хувьд аваад үзэх юм бол нэг 5 минутын дотор нэг ийм зураг гаргаж авч болно. Зардлын хувьд гэх юм бол нэг 30-40 мянган төгрөгөнд нэг ийм зураг гаргаж аван зөө. Гэтэ энэ чинь бүлд нэг сарынх нь ирэх шүү дээ. Тэгэхээр чинь нэг ийм зургийг бараг нэг 500-аас 1000